Сайн байцгаана уу? Айрд орж ирсэнгөө та нар минь ч гэсэн завгүй л эсэн мэлгүй найр наадам дуусаагүй зугаалга гэл гой алил зугаалга гэд энэ зуны цагт өрн хүн болгон л наазгаараал налгаагаал тэгэл завгүй гой зугаалал аялал явж байгаа ах та. Бид гурван хувьд ч ихсэн ерөнхийдөө бас би тогтмол ажиллаа хийж байгаа. Тэгээд манай айлууд чинь дандаа нөгөө хөшөө хүмүүс идэг болохоор нэг их хийшээ тийшээ хол явдаггүй. Тэний ганц 2 хоног яваал 7 хоног яваал тэгэл ирчдэг болохоор нэг их тэгэж амрах боломжгүй. Гэхдээ миний хувьд бол бас нэг олон цагаар ажилтдаггүй 4-5 цаг л ажилт юм чинь өдөөс хойш бол хүүхдүүдтэй цагаа гаргаж чадж байгаа. Өөртөө ч гэсэн дасглаа 7 хоногт 1-2 бол амжилтчаалаа. Тэгээ өөрийгөө дүгнэхэд ойрын үеуд ер нь нэг жоохон залах уу дасгал масгалаа баг хийгээд тэгээд ер нь бас нэг назгаарсан л яагаад өглөө эртмэрт нөгөө 5 цагт мэгт басдаг 4:45 авд басдаг бол өнгөрсөн. Тэгээ одоохондоо бол ингээ буцаад яхаа 9 сарын 1-ээс манай челленж эхэлнэ. Тэгээд челленж эхлэхээр угаасаа буцаад гой 4-ндээ орноо л гэсэн байгаа. Одоохондоо ингээл жоохон амраал назгаараал. Гэтэ унтлаа гэхэд тийж амар ундтгүй л дээ 7 цагтаа л сэрдэг 7 хүртэл унтдаг 9 цагаас ажилдаа байдаг болохоор тэгэл сайхан 7-оос бол тухтай хоол өглөөний цаймаа тухтай ууж мужаа гардаг хизээч өглөөний цаймаа уухгүй гардаггүй айгуу сайхан тухтай ууж идэж гарахыг боддог тэгээд нэг тиймэрхүү айрын санаа ачингөөл нэг тиймэрхүү л энэ да гурлаа ах хүүхдүүдтэйгээ бол хөрхэн цаг цагаараа кино зээл баси ороод тэгэл 3-чаас шам хашаа явлаа. Тэгэл тоглоомын газар гэл ерөн бас нэг уйдахгүй хичээгээл жижиг шижиг янз газарлуу дагуулж яваал байгаа. Одоо тэгээ хамгийн сүүлийнх болохоор 8 сарын сүүлээр бас нэг тоглоомын газарлуу Нидерланд руу явна гэж төлөвлөсөн байгаа. Нэчлэн тэгэл айл болох хүүхдүүдээ бас үдээчихгүй найз нөхдөдтэй нуулзуулаад цог кинонд авч яваал тиймэрхүү зугаатай өнгөрөөж байгаа. Зуны өдрүүдэд яг өөрдөл цаг заавныг гаргаж чадахгүй байна. Тэгээд ерөнхийдөө өөрийгөө бас бодоод байсан чинь бас нэг амар хүчлэхгүй хүмүүс найзлуудаа олж байна гэж асуудаг байхгүй тийм найзлуудтай болоогүй байгуу. Тэгээд болыч гэд нэг амар хүчилж мөчлөхгүй л энэ хүүхдүүдтэй одоо мэдгүй яа чинь хүүхдүүдээ нэг жоохон том болоод ерөн бол нэг тэгэж л бодоод томрол нэг намайг тоохгүй болоод өөртөө найз мэдтэй олоод тий нэг хөрхөн гэртээ тогтохгүй гарч орж гүйдэг болоо тий тэр үед нь л баг болт юм дөө гэж бодоод тах шүү та бүр оройтчих юм болов тэгээд болох юм болдгоор олох ах төө гэл нэг их хүчлэхгүй л ааш нойр ч одоо хоорондоо барьцаал өнөөдөр миний унтах өдөр чиний унтах өдөр гэл манай хоёрч бүр хуваартай болсон шүү дээ тэгээд нэгтгэхэд нь ах унтдаг 2 дахь 3 дахьт нь хүү унтдаг 5 дахьт нь зөвхтөө унтдаг гэх мэтчлээ. Тэгэхгүй бол тэгэл би унтах хөстэй өдөр чи унтах хөстэй өдөр гэлцтэй нэр сайхан барьцаал хэрэлдээл тэгээд одоо нийцлэн болоотой олох юм бол тэгээд харамлаад бөө юм болох байлгүй. Гэ бодоод байгаа шүү дээ. Тэгээ нэг их яарахгүй л байна. Тийм хаяа бас нэг гоё гармаар санагдах юм уу? Тэгэл гарыг гэхээр бас яг нэг гарыг гэхээр бас болохгүй юм биш үү? Нэг хаяа гарч одоо нөө 100 цагаа болж байгаа болохоор нэг хаяа гарч гоё бүжиглэхэнсэн гэж бодох юм тэгээд яг цагаад болохоор бас нэг амар тийм олон таньдаг тийм нөө сормос идэг болохоор таньдаг хүүхнүүд их байгаа мөртлөө яг бүр нэг амар тогтмол нийлдэг мэлдэг ч юм уу бас тиймэрхүү хүн ховор байх юм. Яг цагаад болохоор олддгүй л юм байна. Өнөөдөр бас нэг гоё гармаар санагдаад ерөөхдөө би нөгөө ах өдөр болгон ажилдаг болохоор 5 дахь өдөр бол гарах боломжгүй байдаг. Тэгээд яг өнөөдөр болохоор хагас өдөр маргааш амархан юм чинь гарч тийм үү гарч нэг гоё бүжгэлд юм уу гэж чи яг цагаад болоо тэгээ нөө оройтой ганц 2 өмнөөс асуусан чинь тэгээ нөө өөр төлөвлөгөөтэй
Тэгээд гарч чадсангүй. Тэгээ нэг ондохчихсэн аа бүр нойрхгүй хаан нэрвс ойрд бичлэгээ оруулахгүй байна да гэж шаналал өрн яа ойрд бичлэг оруулсангүй гэж шаналал санаа зовоол яваад байгаа. Тэгэл зарим нь хөрхөн бичээл таад минь сайн уу мэн өглөмөр хөрхөн тэгж инхээр яасан нэг тэгээ бас нэг гоё юу хийх үү, юу үзүүлэх үү, юуны талаар ярих уу. Тэгээд бас миний хувьд бас ингээл цаг мөч бүхэн алт болохоор тэгээд хүмүүсийн бас алтан цагийг бас хий дэмий өмнө дүрээд хий дэмий хэрэггүй юм бас хийхээсээ санаа зовоод байх юм. Тэгээд яг юу хийх үү, ямар гоё хэрэгтэй юм оруулах уу гэж бодох юм. Тэгээд бас нэг их гоё бодлоод орж ирэхгүй байна. Та нар минь гоё санаа оноо ол хэлээрэй за. Тэг тиймэрхүү мэтлэн тэгээд ерөн шалтак тооцвол шалтак модлохгүй л дээ. Тиймэрхүү. Тэг би бас бодлоо. Ер нь нөгөө нэг гадаадд байгаа хүмүүс гэхээр л нэг хүмүүс өөрөөр боддсон юм шиг. Яг л бид нар чинь яг ижилхэн Монгол хоолой хийж идэж уун манай ах гэр бүлийг манайх гэхэд л тэгэл байгаль Монгол хоолой хийж иддэг. Тэгтээ хошир бууз цэвэн бол биш л дээ. Хошир бууз цэвэн бол гэртээ бараг л хийж идэггүй дээ. Айл амтанд очихаараа л иддэг. За тиймэрхүү. Тэгэд өрн хамгийн юу бол амралтын өдөр болгон бодоод цайгаа хийж иддэг. Тэгэл сайхан бодоотой цайгаа хийж идэн. Тэгээд манай энд дэдэг хүмүүс учин гоё нөгөө өрөм ааруулаарц таран маргаа бүрж идэн. Тэгэл ер нь л яг л Монголтай байгаа юм шиг идэж юм. Тэгэхээр нөгөө нэг зарим хүмүүс болохоор яг мэдгүй солонгост бол тэгэл нөгөө нэг бас нөхцөл нь юу адгүй болов халуун номогт юмнууд айгүй хийддэг бах те. Энэ хувьд бол тэгэл тийм нэг юу хүссэн юм л тэгэл гаднаас дэлгүүрээс угаасаа адилхан л юмнууд байгаа юм чинь аваад идэлээ Монголынхаа хоолоо хийж идцгээдэг байгаа. Хүмүүс болохоор гадаадд амьдарч байгаа юм чи гадаад хоол тэр нутгийнхаа тэр ингээ улсынхаа хоолыг идэж явдаг бах гэж бодсон юм шиг үлээ. Тийм шүү. Тэгээ дээрэс нь бас нөгөө нэг гадаадд байгаа хүмүүсийг амар мундаг за хэлний талаар ярьжсэн те. Гэхдээ нөгөө нэг зөндөө олон жил 10 хэдэн жил болсон мөртлөө хэлээ сураагүй хүмүүс зөндөө байдаг. Тэгэл нэг аатай ч юм уу тэгэл эсвэл байнга орчуулагчгүйгээл явцдаг. Тэгэл хэлэхгүй бас ингээл дэлгүүр хошоонд бол нэг хэлмэл шаардаад байхгүй шүү дээ. Нөгөө зогсоол бичүүлээл тэгэл хэлсэн мөнгөний ойлгохгүй хам бол нөгөө нэг дэлгэцэн дээр нь мөнгө зөнгөнд бүгдэр байгаа шүү дээ. Тэрийг нь хараад өгчин. Эсвэл тэгэл сайхан карт уншуулчин зурчин гэдэг лөө тий. Тэгин тиймэрхүү зарим нэг гадаад дэрх гэж байгаа хүмүүст зөвлөхөд тэгээд ерөнхийдөө амар хэлэхгүй гээл бас амар бэрхшээлгүй айгаад санаа зовоод ах хэрэг байдгүй шүү. Тэгээд өөр юу ярмаар санагдлаа. Тэгэл хэлээ сураагүй. Тэгээд одоо өчнөөн жил болцсон мөртлөө одоо эндхийн соёлыг сураагүй хүмүүс ч яг байдаг. Яг монголоороо цагаа барьж чадахгүй, цаг хэлсэн цагтаа ирэхгүй, цаг барьж мэдэхгүй. Тэгэл нөгөө Монголын айхтар нөгөө амар хараалаад бараалаад идэв штэ. Тэдрэ мэдрэ амар хэрэглэн. Тэгэл бүдүүлэг хүмүүс нь бол бүдүүлэг хэвээрэл байж идэг. Яг л Монголтай байгаа юм шиг танхаа байвал танхаа маха байна. Тэгээд ууж идцгэн, сайн ууж идцгэн. Тэгээ өрн Монголд хүмүүс яг ямархуу байдаг яг л адилхан нэг амьдралынх нөхцөл байдал нь л ингээд нэг өөр болохоос ш. Бусдаар яг л одоо Монголд амьдрал ер нь тэгээд Монголд амьдарч байгаа хүмүүс айгу гоё эдчнийх гоё гэр оронтой тогтоодохтой энд амьдарч байгаа хүмүүс ч өөрхий хизээл бол хизээ явчин байнга насаараа амьдрах биштэй юм штэ гэл амар тийм их тогтчоод байдгүй. Би нөгөөнийг болохгүй гэдэг амар гэдэг үг ямар их хэрэгжилж байгаа юм. Ерөөсөө анзаарахгүй байгаа юм биш. Анзаарахгүй яриад байгаа юм шүү дээ. Хүүхдүүдэд бити илжээ гэл горуулалаа гэлдэггүй болчихсон чинь буцаа хэлдэг болсон байх шүү те. За тэгээ юу ярьчихсан аа. Тэгээд ерөнхийдөө
Тиймэрхүү байдаг. Тэгээ Монголд байгаа хүмүүс болохоор илүү гоё жаргалтай санагдтiin. Нутагтаа их нутагтаа таваараа. Тэгээд нөгөө нэг Монголд ч айгүй гоё ганган гоё нүүр амаа хүнсэн янзлуулсан гоё хүүхнүүд тэгэл байнга л гадаа гарах болгондоо гоё нүрээ будна. Тэгэл гоё уцалж гардыг штэ. Тэгээ энд чинь бол тэг боломжгүй. Эсвэл нөгөө шоудахтаа л нүүр амаа будаал гоё уцаа өмсөөл гарна. Зарим өдрөн хамаагүй тэгээл явж байгаа юм бол хөө хаа гэл нэг ерөөхдөө л бас нэг жоохон зарим хүмүүс нь эвгүй хараас тэнч та хааныхан юу явж байна гэсэн шиг. Ер нь энтхийн хүмүүс нэг тавтай тухтай хувцсандаа дуртай. Тэгээ тавтай тухтай хувцлаад тэгэл нөөр амаа них амар гойж гооддаг хүмүүс ерөн ховор яг жоохон залуу охтууд нь жоохон залуу охтууд л ерөөхдөө буддаг бах. Тэгтэл л өрн харьцангуй гайгүй. Монголд бол айгүй хөөрхөн бутцаа айгүй гоё ганган хүмүүс явж идэг те. Наанд гэхэд л нөгөө гоё өсгийтэй готлоод мөтлөөдий чинь би ч анх Монголоос ирэхдээ амар гангаа иржсэн. Гоё дэлгүүртч ажилтдаг байсан. Тэгэл гоё хувцтай ч яадаг байсан. Тэгэл тэдрэг өмсөв газар олдохгүй байсаар байгаа л тэгэл ер нь айгүй олон жил болжсэн шүү дээ. Нөгөө гоё ус хадаас өсгийтэй готл мотлоос зөндөөс ахгүй юу. Тэгсэн чинь тэр мэрийг өмсөх газар олдохгүй за өмсө гарлаа гэхэд эдний нөгөө нэг юм чулуун шалууд нэ одоо юм чулуун юунууд нь годомчны юунууд нь газрууд нь годомж нь ингээд айвуух тийм чулуун юм чулуунд юу тэгээ нөгөө үсгээтэй готл мотл өмсөх боломжгүй өмсөө гарахаар нөгөө нэг хадас үсгээтэй готолж амархан будаа болчдөг. Тэгэл нэг 2 3 өмсөл будаа болчихно. Газар хоёр арай шавуудахтай өмсгөр тэгэл будаа болчихно. Өдрөн бол өмсгөр нөгөө нэг эртээ тулаа арсан юм шиг л болно шүү дээ. Ерхий тий. Тиймэрхүү Монголд байгаа хүмүүсийг харахаар айгүй гоё ганган тэгэл гоё харагддаг шүү дээ. Тэгээ манай Монголд байгаа нөгөө гадаад гарч үзэг хүмүүс бол ерхийдээ нэг л гоёор төсөөлөл нэг л гоё байдаг гэж боддгийн шиг янз нөгөө Canon-аас одоо тэгээ YouTube, Instagram-аас харж ах шиг байгаа юм да тий. Тиймэрхүү тэдрийг бас илмэр санагдтiin. Нэх гоё газар ирэх гэж байгаа юм шиг, нэх гоё байх гэж байгаа юм шиг төсөөлдөг шүү. Тийм биш шүү. Тэгээл сайхан мэрэгжилтэй, сайхан дээд боловсралтай хүмүүсүүд чи ирээл хар бор ажил хийдэг болно. Тэгээд нэх бас гадаадд гарахтаа нэх гоё хүсээд байх юм биш шүү. Яг гоё газар нутаг үзээд тэгээд сайхан юм сурч аваад нүд тайлна юм үзэж нүд тайлна гэдэг шүү дээ тий. Тэгэхээр юм гэхээс удаан хугацаагаар амьдрахад бас тийм бас гоё биш ээ. Дэөрн тэгэл жоохон ингээл нас явах тусмал их орн илүү бодогдоод их орондоо очиж амьдрах юмсан гээл уулмал. Тэгээ Европын албаны улс чинь бас их гоё нэг л улс руу гарч юм бол нөгөөдөл рүү бас гарах боломжтой. Гэхдээ яг ийм дээр үед нэг за одоо хэдэн жилийн өмнөөс хил нэгдсэн бэ. Хил нэгдэг байхдаа бол амар юм хил юутээс хориотойсэн. Тэгээд Европын албаны улсууд нэгдээд хил нэгдснээс хойш бид нар ч амар гоё боломжтой болсон шүү дээ. Ямар ч оронлогоодаг гэхэд л Герман руу нэг цаг гарan яваал машинтай яваал гарчин, Нидерланд руу бас нэг цаг гарan яваал гарчин, Франц руу гэл хил залгаа орнууд руу ингээл явах бүрэн боломжтой бичгээр амтгүй хүмүүс болоо жоохон асуудалтай айдастай. Тэгтэл бичгээр амтгүй ч гэсэн хүмүүс ингээл одоо энэ ингээл 100-ны амралтаар ч ингээл сайхан наашаа жишээ явцгаагаа үзүүлэх харуулах яг цагдаа зогсоогоод машинтай явцгаа чинь тэгэл асуудал гарахгүй тэг яг азгүйтэй л цагдаа зогсоогоод контролд болох юм бол бичгээр амтгүй байх юм бол асуудал үүснэ. Гэхдээ бас зарим нэг азтай хүмүүс нь бол тэгэл шалгуулахгүй явцдаг. Тэгэл нэг Европын оронд гараад одоо штэ урд нь бол тийм байгаагүй. Одоо бол нэг Европын оронд гараад ирчүүл тэгэл Европын орны бүх орнуудыг бас үзэх боломжтой. Амар гоё. Тэгэл нэг цагаа 2 3 цаг 2 4 5 цаг гэл за Чех рүү 8 цаг ч юм уу те.
Тэгэл яваад байх боломжтой. Тэгээ бүр онгоцных нь билээд гоё их юмтхан болцсон. Тэгээ бит гурав чинь нэг хэсэг сайн нэг сар чинь Чех рүү чи 6 явсан шүү дээ онгоцоор. Онгоцоор бүр уйдтлаа явсан шүү дээ. Тэгээд тэр мэтлээ ингээл хаал газрууд руу чи онгоцон цугаад явчихаар 2хан цаг нисэл орчин нэг гоё. Би чинь бас Швед руу бас нисчихсэн. Тэгсэн чи Швед руу чинь бас 2хан цаг нисэл орчижсэн. Нэрний мэтлээ ингээл одоо Турк мөрклөө чинь бас одоо нэг гоё Турк явж үзгэнсэн гэж одоо л явна. Тэгэл Туркийг сонсоод байхнаа л гоё санагдаад Турк руу нэг явж үзье. Явж үзэх газруу зөндөө нөө тэгээ үдсэн газруудаас зөндөө л энэ хөрхөн одоо ээжигээ дагаал бас ээжигээ авчрал нөгөө ээж урилгаар ирэхээр хөрхөн газар үзүүлж яана гэж ээжигээ шидшээ авч явбал давхар орсон өөртөө үзэл тэгэл бид ч даашаашаа явсан би ямар ч маань ээж нэг 7-8 орноор явцсан байсан. Тэгсэн чинь манай хамгийн бат бас урилгаар ирээ явсаахгүй юу. Ясан чинь бөө намайг миний үзээгүй гой гой газрууд ашигтай. Би юусе Итали метал үзег байгаа. Тэгсэн чинь Итали металаар ороод надаас илүү олон ороо үзчихээ явсан шүү дээ. Хөрхөн маадуу ээж хоёроос ээлжилжээр ярьж манай хүүхдэд би нөгөө нэг таруулаа. Одоо удаан хугацааны бичиг баримтаа хөөцөлж явах үед өрхий ярьж манай хүүхдүүдийг бас харж марж өгч тусалж бас тийм бичиг баримтыг авахд том тус болсон шүү. Тийм тэр үед манад бас ирээл олоор үзчихээ явжсан. Энэ мэтлэн тэгээл гоё нэг оронд нь урилгаар ирчих юм бол бусад орнуудын үзэх бүрэн боломжтой болсон одоо үедээ гоё Европын албаны улсууд нэгдсэн болохоор урд нь бол бид нар чинь ингээл нэгдэг хил нэгдэг багчаас тэ хил мэл гайл мараар гарах гэж сүрийн болно штэ бас тэгдэг байсан штэ. За өөр гоё гадаадтай тэгэл гадаад энд гоё мундаг ажил төрөл хийдэг мундаг боловсралтай мундаг амьдарч байгаа хүмүүс зөндөө л байгаа. Тэгэл бид нар чинь нэг яг би одоо тэгэл дундчталаар орно штэ. Тэгээд бидний хувьд бол тэгэл тэгээд бас Монголд байгаа хүмүүс нөгөө гадаадд амьдарч байгаа хүмүүс гэж ястаа нэг мөнгийг хөөлдөг тэгэл нэг банк очсон юм шиг тий банк тэнд амьдраад байгаа юм шиг төсөөлөд бодоод байд юм шиг байгаа. Тэгэл ахтаа амтаа саднууд нь мөнгө амирах нэгтгэх гүйдэг тий хөрхидөө нөгөөдөл ч өдөр шөнөгүй ажиллаад хатаа ажиллаж нэг өөр хүүхдүүдтэй жаав нартай явуулдаг тийм хүмүүс байна. Миний хувьд бол лацтай хизээч ерөөсө 18 жил болохтай хизээч манай гэрийнхэн надаас мөнгө гуйж үзээгүй. Өөрөөгөө л болгож ирсэн. Тэр нэг бодлын бас арай даварцсан байсан юм шиг. Тэгээ зарим хүмүүсийг харахад нэг хөөрхөн өрөвдөлтэй тэгээл хөтлийн ажиллаж Монгол руу мөнгө явуулаад тэгээл хагсан хүчэнд нэг амархаараа тэгэл шоудчаал нэг стрессэд тайлж нэг шоудчаал тэгэл ажлын өдөр хөтлийн ажиллажаал тэгэл нөгөө гэр орно ч гэсэн нөгөө төр эмчин гэсэн нэг тав дахгүй амьдралтай хүмүүс бол зөндөө л бас байдаг юм билээ. Тэгээд Солонгос Япон эдэр бол үнэн бас чанга газрууд юм шиг байгаамаа. Бас Ази орн болохоор гой санагдал эдээ нөгөө нэг очиход ядаж ингээл нэг амар танигдаад идэггүй байлгүй эсвэл ингээл нөгөө амар нөгөө ялгадаг хүмүүсүүд нас ялгадаг л хэлгүй тий. Тэгтэл Европтой Азиудаас л бас юу л байгаа л да. Андаалаа гахах л да тий. Гой Азиуд бас нэг ажиллаж амьдралж үзвэл бас гоё ах гэж бодоол хэдийн. Тэгтээ энтхийнхээ эдрийг бодвол аюу тийм нэг чанга хатуу айгүй олон цагаар ажиллаж мажилдаг айгүй өстой нөгөө биггүй болтлоо ажиллаж мажилдаг хард юм шиг байгаа. Тэгэл хүн ер нь нэг өөрийгөө үнэлээд өөрийгөө бодоод ажиллаж амьдруул бас хаанч бас боломжтой л ахал да. Би бас тийж бодож байна. Эрүүл мэндийн номер 1 тавиад тэгвэл эрүүл мэндийн 2-т тавиал мөнгө номер 1 тавиалах юм бол дараа нөгөө олсон мөнгөөрөө буцаал эрүүл мэндийнхаа төлөө төлсөөр байгаа л таарна штэ тий. Тэгээд манай хүн өнөдөр өвөд л ямар үг хэлж чадахгүй надаар хэлүүлээд байла. Манай хоёр хүүхдээ бол тэгэл
хөргөө адаас тоглох бол нилээн л болоо тийм. Тэг яг Монгол сургуультай нэрээ онлайнаар 3 дахь өдөр болгон Монгол сургуулаа ол явж л байгаа. Тиймэрхүү. Тэгээд бас зуны 1-7 хоног сургуульд явсан. Одоо дахиад 8 сарын дундуур манай банд бас саксны зуны сургуульд явна. Тэг тэд нар айгүй хөөх юм аа. Ерөө эднийхээ сурах юм их байна. Хүүхдүүд нь бүр амар хөөх юм хийцэн, гараар айгүй гоё юмнууд хийцэн. Тэгээд нөгөө нэг айгүй дуртай нөгөө газар руугаа яваа. Тэгээд өдөржингөө одоо миний үзүүлж чадаагүй зөндөө олон газруудаар яваал, музей үзэл, тэгээ хуучны гоё газруудаар яваал. Ямар сандаа сүлд бит гуравчин хаачлаа. Тэгсэн чинь бас миний мэддэггүй замыг надад зааж байж өгөөд амар хөөрхөн бит гуравчин бас гоё явсан штэ. Дагуутаага. Тэгээ тэр мөчлэн зуны сургуулаасаа хөөрхөн юм сураад бас хөөрхөн найзуудтай болоод аюу гой дуртай байсан. Тэгээ эргэжил ээж ахаад явна шүү л гэтэл анх жоохон дурггүй гэртээ баймаар яах гэдгийгсэн ингээл одоо ерөөхдөө л ингээл нэг гэртээ байгаа л тоглоал яаж яахыг хүсээд байгаа. Тэгэл сайхан бас нэг зуны юу гэдэмдээ фестивал тиймд явсан чинь бас анхандаа дурггүй манай хүү зүгээр гэртээ байх гал идэг болчихлоо одоо жоон томроо тэгэхэд би ч очиад 1 минут олвоогүй юу буцсан шүү гэл уурлал яваа айгаа дурггүй явсан тэгээ би ингээ гэртээ уцах гэжснаас яадын гоё юм уу зэ явъя гэд тэгээ аваа явсан чинь очсон ч өстэй айгаа гоё баахан хүүхдүүд тоглолдог хүүхдийн гай тоглох гоё юм хэсэг газруудтай. Тэгэл хөгжим тавьсан айгүй гоё тийм том юу алцтай гоё юмнууд зарж байгаа гоё хоолундууд янз янзын үндэсний хоолундууд төгжим дуу тэгэл хүмүүс ирж дуулаад хүүхдүүд тэнцээ усан дээр ч тоглоал өсөрдөг юм дээр ч тоглоал айгүй өөрхөн гараар хийсэн тоглоомудаар тоглоал айгүй гоё байсан тэгээд за одоо явах уу гэсэн чи үгүй ээж гоё юм. Тэгээ нөө явахгүй гэдсэн үнчээсээ гоё юм дараа ахиж явъя л гэсэн. Мэтлээ одоо манай хүүхдүүд ч одоо охин эх 7 хоног 8 хүрлээ. Тэгээд төрс өдрийн нас тэмдэглэх гээл бас югаал айлын хүүхдүүдийн гадаад хүүхдүүдийн төрс өдрөд айгүй их өргөддөг. Тэгсэн мөртлөө нөө өөрийнх нь төрс өдрийг бол нэг ч хийж үзээгүй болохоор энэ жил нэг хийж үзье. 5 насны төрс өдрийг Монголд айгүй гоё тэмдэглэжсэн. Нөгөө нэг хөөрхөн хүүхдийн салон байдсан штэ тий нүүр амаа бодуулаад ус хонсонсаа маск тавиулаад нэг тэр чи фламинго илүү тийм фламинго гэдэг нэг хөөрхөн байсан штэ одоо хаагдцсан байлээ тэр айгу хөөрхөн тэр чи 5 насны төрс өдөр айгу гоё тэмдэглэжсэн гэсэн чинь тэрийг яриа л хэдэ амар хөөрхөн тэрнээс хойш бас нэг амар гоё сүртэй тэмдэглээгөө гэхдээ Германд одоо явах гэж байгаа юм чинь бас найзуудтай нэг гоё тэмдэглэсэн. Хүүгийнхээ охиныхаа одоо Германы зүтэй ахиж байнга тэмдэглэж чадахгүй юм чинь гэж одоо тэр сүүлийнх нь төрс өдрүүдийг гоё тэмдэглэсэн. Тэгээ одоо энэ жил ахныхаа төрс өдрийг бас нэг хөрхэн арай хөрхэн нэг хитгэн гадаад найзуудын бас дотны 2 инхэр найз мэзэн дуудаад ганцаар найзуудын яваад нэг зөв хүүхдээ угсаа энэ 100 амралт очихоор ингээд хүүхдүүд уурсан хүүхдүүд минь угсаа бас ихэнх нь ирч чадахгүй юм байлаа. Тэгээ тиймэрхүү нэг зөв хүүхдтэй тэмдэглэндээ. Тэгээ энэ мэтлээ одоо нөгөө хүүхдүүдээ ингээл болж өгвөл гой цогтой хөөрхөн цагийг мөргөөд одоо үргэлж ийм хөөрхөн жоохнороо байгаад байхгүй. Яг ийм хөөрхөн үе дээрээ яг надтай ингээл гарч ордог үе дээрээ одоо ингээл жоон томрохоор цуг гарч орчих байчих юм бэлээ. Энэ хөөрхөн тоглодог малдаг насанд ингээл цуг гарч ороод гой дурсамж дурсгал турсгалтай гоё мөчүүдийг өнгөрөөж авал сүлд нь хүүхдэд бодоход харахад нөө зургуудаа харахад айгүй гоё нөө нэг сан дурсгад гоё ах гэж бодоод аль болохол ингээл цаг заваараа хүүхдүүдтэй цагаа гаргаад тишээ гоё газруудаар яваад гоё зургууд авахгуулаад байхыг хичээдэг. Янз янзын юмнууд үзүүлээд байхыг. Тэртээ тэргүүл том болно. Тэртээ тэргүүл намайг орхио явна. Тэртээ тэргүүл найзуудтайгаа нийлээд намайг тоодгүй болно. Тэгэл тэр үед нь л тэгэл уйдгаа ганцаараа болохоор л тэгэл нэг хэнтэй болъё да гэж бодож байгаа шүү дээ. Тэрнээс өмнө замын юу гэдгэлээ
зэний зам дээр гээ гараад ирэхгүй болол. Тиймэрхүү. Хүүхдүүд олцсон. Үлгэр бичээд За тэгээд унтидаггүй юмчтай хэд болсон бэ? 12 болох гэж байна. Би өрнө нойрондоо амар тийм ер нь яг гоё биологийн цагаараа унтаж амраад сэрж яхахыг хичээдэг. Тийм нэрэ бас нэг гоё зөвлөгөөхөд нөгөөнийг өглөө одоо нөө хүндэрж мөндөрдгөө хнүүд нь штэ. Юм л батчлаа. Ер нь 7-оос өмнө нөгөөнийг гоё усаа уугаад өглөөний 3 аяга усаа уугаад одоо уучих юм бол аяга гоё хүндрэлт бас нөгөө юугүй асуудалгүй гардаг штэ. Өглөөгөр ол ингээл нөгөө би бас анзаараад өөрийнхөө одоо бие дээр ингээл янз янзын юмнууд яг гоё мэдрээл юу идэхээр тийг яаж яа юу идэхээр ингэж जैन тэгж जैन гэл тэгээ усаа анзаараад хаад яг тэгдэм билээ. Тэгээ нэг жоохон оройтож усаал амралтын өдөр мөдөр чи ингээл бас оройтож босддог байхгүй юу? 7-оос хойш тэнгуч ус мсаа хичнээн уусан ч гэсэн тэр өдрийн хүндрэлт бас жоохон эвгүй байдэн шүү дээ. Тэгээд бас тэр би ус 7-оос өмнө усаа уух юм бол илүү сайн байдаг гэд бас яг үний юм байлээ шүү. Тэгэхээр ерөнхийдөө гоё биологийн цагаараа унтаж амраад, дараасаа өмнө унтаж амраад тэгээд өглөө бас эртхэн босоод 6 өнгөрөөж саад эсвэл яг 7 гээл босоод би одоо сүүлийн үед бол тэгээд сайхан 7 гээл босч байгаа. Тэгэл тэгж уусан ч гэсэн ус маань бас болоод байгаа. Тэгэхээр тэр мэдчихлээ ингээл яг юм гой юмнууд мэдээллүүдийг үнэн зөв мэдээллүүдийг аваад хэрэгжүүлээд явбал эрүүл мэндэд чинь тустай шүү. За тэгээд орж ирсэнгүү. Юм хам чимээл ярьчлаа. Тэгээ гоё. Ер нь хүний цаг завуудыг хэрэггүй юмд өрөхгүй байхыг хичээн. Амар хэрэгтэй өнгөрөхөө гээл толгой гашлаа. Тэгээд бичлэгүүд нудаашаал байгаа шүү. Уучлаарай. За тэгээ удахгүй болццгаая. Бүгдэнд нь амжилт хүсье. Сансан бодсон, зорьсон бүхнээ бүтээцгээгээрээ. Тэгээд гоё сурах ирмэлцэлтэй байгаарэ. Эрт босдог байгаарэ. Тэгээд сайхан басан манай бабу гээд мундаг бас коуч идэг хөрхөн залуухан банд мөртлөө мундаг залуу байдаг. Тэгээд тэрнийхээ бас гоё хичээлээс сүүлийн үеийн энэ сайтнууд тэгээд мундаг хүмүүс хүүхдүүдтэй юу зааж ийн гэсэн чинь эрт босхийг, эрүүл амьдралын хэв маягийг дээдлэхийг хамгийн түрүүнд сурах хэрэгтэй шүү гэж зааж ийн гэж шүү. Тэгэхээр нэг эрт босоод эрүүл амьдралын хэв маягаа дээдлцгээгээ явах юм бол асал мөнгө бол хайнаас нурсаж орж ирэх боломжтой юм шиг байна шүү хүмүүсээ. За тэгээ амжилт хүсье. Дараа уулзцгаая. Баяртай.